бол 3380 төгрөг байсан литр нь. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 4034 буюу 19.6% өсөлттэй байна. Тэгэхээр газар тариалангийн салбарт нийтдээ уран шулуун хургац хаврын тариалт ургац зураалтанд 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Тэгэхээр засгийн газар энэ намрын ургац зураалт болон уран шин бэлтгэл ажил зориулж 10 мянган тонн түлшийг одоо хаврын тариалтын үеийн ханшийн одоо дизель түвшний үнийн түвшинд байлгахаар засгийн газрын нөөц сонгоос 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Тэгэхээр энэ татаасыг бол бид нар ургац зураалтын гүйцэтгэлээр нь хүнсний ногоо төмс Улаанбаатар одоо ургац зураалтын балансын дүнгээр нь одоо олгохоор засгийн газар өнөөдөр шийдвэрлэлээ. За өнгөрсөн уралдаанаар мөн одоо Монгол Улсын ерөнхий сайдаас хөдөө аж ахуйн салбарын 22-23 оны үйлч таварчдын бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарсан байгаа. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын 2 тогтоол гарсан. Нэг нь ургац зураалтын бэлтгэл ажлыг хангах засгийн газрын тогтоол. За нөгөөх нь 2022-оос 23 оны үйлч таварчдын бэлтгэл ажлыг хангах засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тэгэхээр ургац зураалтын бэлтгэл ажлын энэ тогтоолын хүрээнд бид нэр төлөвлөгдсөн бий болсон одоо тариалсан ургацаа хугацаанд нь хурааж авах. За үүнд одоо хэрэгцээтэй байгаа хүн хүчний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой шийдвэр гарсан. За их дээд сургуулиудын оюутнуудыг энэ жил ургац зураалтанд одоо оролцуулах. За мөн тэдгэрийг одоо оролцсон хэмжээгээр нь одоо сургалтын кредит цагийг тооцох системийг одоо боловсролын сайдтай хамтарсан ажлын хэсэг байгуулаад бид нар судалж байна. Ингээд энэ жилийн ургац зураалтанд 10-15 мянган оюутныг одоо боловсрол ажил хүчнээр одоо бэлтгэхээр засгийн газар шийдвэрлсэн. За мөн түншлээ одоо орон нутгийн шин чанартай ургац зураалтанд ашиглагддаг дотоод одоо замын засварын ажлыг одоо шийдвэрлэхийг холбогдох сайдаар даалгасан ийм шийдвэрүүд гарсан байгаа. За мөн одоо намрын ургац зураалттай холбоотойгоор намрын ургац зураалтанд шаардлагатай тоног төхөөрөмж, шатах тослох материал, уран хамгааллын бодисыг одоо хилээр одоо саадгүй үнийн тэргуунд нэвтрүүлэх энэ арга хэмжээ авч ажиллахыг бол одоо мөн бас холбогдох сайдаар даалгасан ийм шийдвэр гарсан. За мал аж ахуйн салбарын үед бол одоо энэ жилийн үед бүхэн нутгаар одоо зуншлах харьцангуй сайн байгаа хэдий ч баруун тавийн өнгөний үед одоо зуншлах оройч усантай холбоотойгоор малын тарга твэрийг бас тийм төдийлөн сайнгүй байна. Тэгэхээр одоо зуудын эрсдэл буюу зуудын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр засгийн газрын тогтоол гарсан. За энэ үйлдлийн одоо 22-23 онд үйлч таварчлалыг амжилттай зохион байгуулах, одоо хорогдол эрсдэл багтаа даван туулах чиглэлээр ерөнхий сайдын даалгаврын дагуу засгийн газрын тогтоол гарлаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо зуудын эрсдлийг Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өөрийн хугацаанд хийж эрсдэлгүй аймагуудад хийж дуусгах өндөр өссөн засгийн газар одоо цааш дарах хэмжээ авах болно. За үүнтэй холбоотойгоор үйлчлэлтийн одоо бэлтгэл ажлыг хангах алдлан тэжээл бэлтгэх чиглэлээр бол одоо тодорхой үүрэг даалгаврууд гарсан. Энэ чиглэлийн хүрээнд хүнсүдэ аж ахуйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг маргааш баруун тавь аймагт одоо үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөнийг одоо 5 аймагт хийхээр төлөвлөж байна. За энэ жилийн үед мал аж ахуйн салбарын үед бол их амжилттай байгаа. Нийтдээ 67.7 сая толгой мал тавуулсан. За энэ жил бид нар нийтдээ 24 сая толгой төл хүлээж авлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэртээр 91 сая толгой мал бэлчээрэлж байна. За энэ 24 сая төл гэдэг бол сүүлийн 5 жилд гарсан одоо хамгийн өндөр үзүүлэлттэй төл хүлээ авалт болж байгаа. Мөн оны одоо дундаж үетэй харьцуулахад малын зүүн ус орогдол 1.6 сая орчим байдаг бол энэ жил малын зүүн ус орогдол бол 118 мянган толгой байгаа. Тэгэхээр энэ бол одоо зүүн ус орогдол маш буурсан. За мөн үүнтэй бол бас малын эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үйл ажиллагааг малын эмнэлгийн ерөнхий газраас үе шаттай явуулж одоо гоцолдорт болон 20 зэрэг өвчнүүдийн талаар бол дарга хэмжээ зохион байгуулалтыг одоо үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж ажиллаж байна. За энэ асуултанд хариулъя. Баггүй тэр. За та бүхний өдрийн амрыг ирье. Өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр хөдөө аж ахуйн сайдын сая хэлсэн намрын ургац зураалттай холбоотой шатхууны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярьлаа. Энэний дагуу бол одоо сангийн сайд болон улуурхай хөндөлтөрийн сайд бол ерөнхий сайдын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний дагуу төлөвлөгөө үүрэг даалгавар өгсөн байж байгаа. За хоёрдугаарт өнөөдөр бас гайлын албан татварыг одоо 8 сарын 1-ний хүртэл чөлөөсөн байсан. Одоо А92 бензин дээр энэ одоо арга хэмжээг бол он дуустал өргөжлүүлэх чиглэлээр бас засгийн газрын тогтоол дээр бол нэмэлт өөрчлөлт оруулсан байж байгаа. За ер нь бол оны эхнээс бол 1 сараас өнөөдрийн 7 сарын хүртэлх хугацаанд бол газрын тосны бүтээгдэхүүний үн ялангуяа төвгүй тосны үн бол одоо 70-аас 80% өссөн байж байгаа. За 70-аас 80% өссөн. За гадаад улс орнуудад бас үүнтэй холбоотой янз бүрийн олон янзын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Зарим улс бол ямар ч зохицуулалт хийхгүйгээр хэвээр ингээд зах зээлийн үнээр нь одоо бүтээгдэхүүнээ борлуулж байна. Өссөн бол өссөн чигээр ингээд. За энэ улсууд бол мэдээж Норвеги, Швейцар гэх мэт юм бол улсууд орж байгаа шүү дээ. За зарим улсууд бол
одоо татрын хөнгөлтийг үзүүлж байна. Зарим улсуудад татаасыг өгч байна. Зарим улсууд бол үнийн тохиргоо хийж байна. Зарим улсууд эдгээр арга хэмжээнүүдийг хослуулан эсвэл гурвлан ингэж хэрэгжилж байгаа улсууд ч байна. Манай улсын хувьд бол одоо 4 сарын 15-ны өдөр бол гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол хуулийг бол санаачлан боловсруулсан байж байгаа. За уг хуулийн дагуу л одоо мах сүнээс гадна одоо шатхуун дээр одоо авчиржүүлэх арга хэмжээний талаарх одоо залтуудыг оруулсан байж байгаа. За өмнө 4 сарын 20-ны өдөр оролцсон засгийн газрын хуралдаан дээр 160 дугаар тогтоол, 161 дугаар тогтоол гарсан. 160 дугаар тогтоол бол сая хэлсэн АИ-92 бензин дээр одоо гайлын албан доторыг 8 сарын 1-ний хүртэл хөнгөлөх заалт байсан бол энэхүү заалтыг өнөөдөр оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр болсон. За мөн одоо 160 дугаар тогтоол дээр бас нэг заалт бол одоо энэ дизель түвшний онцгой албан доторыг дэглэсэн байж байгаа. Он дуустал за 160 дугаар тогтоол бол одоо анх удаага аж ахуйн нэгжүүдэд, импортлогч аж ахуйн нэгжүүдэд бол одоо засгийн газрын баталгаа гаргах тухай юм тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлтийг бол эзэлж байгаа гэж ойлгож байна. За он дуустал бол Орос улбаны улсын Роснефть компанид удирдах хөндөлдрийн яамнаас хийсэн хилцэл, за гадаад иргэн сайн дэрийн хоорондын уулзалт, за төрийн тэргүүнүүдтэй одоо Лавровын хийсэн уулзалтын үрдэнд бол үндсэндээ бол бид нар бол тодорхой хилцлүүдэд үр дүнд хүрсэн байж байгаа. За 2390 төгрөгөөр АИ-92 бензинийг он дуустал борлуулах энэ шийдвэр бол одоо энэ хилцлийг бол Роснефть компанитай хийж энэ боломжийг бүрдүүлсэн. За ингээд та бүгдийн асуултанд хариулъя. Тэгэхээр төр бол шатхууны өмнөгүй байх тал дээр бодлого өрөө хийж чадах зүйлээ илүү одоо энэ нэг асуудлыг аж ахуйн нэгжүүшиг үүсгэх. За АИ-92 дээр бол он дуустал энэ үнээрээ одоо өргөжлүүлээд 2390 төгрөгөөр явах энэ боломжийг бол бүрдүүлсэн. За энэ бүрдүүлснээр болохоор оны эхэнд 220 220 төгрөг байсан шатхуун бол өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд 6% одоо үнд орсон байж байгаа. За ихэнх улс орнууд бол энэ тоо бол за дөрөв хэлсэнчлэн за 30-аас одоо тийм ээ 70-80% хүртэл өссөн эвэрт улсууд байж байгаа. За манай улсын хувьд бол 92 бензин дээр бол одоо хамгийн өргөн хэрэглээний эцсийн хэрэглэгчд нь иргэд өөрсдөө байдаг. Иргэд өөрсдийнхээ карбон төрөвчнээс гарч мөнгө төлдөг. Учраас бол энэ дээр болохоор юм зохицуултыг хийсэн. За дизель түвшний хувьд бас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг бүгдийг авч хэрэгжүүлсэн. Дизель түвш АИ-95, АИ-98 гэсэн шатхууны төрлүүд бол 2018 оноос хойш зах зээлийнхаа зохицуулалтаар явдаг. Гэхдээ одоо төрийн зүгээс бол авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ бүгдийг авч хэрэгжүүлсэн. Онцгой албан дотор тэгэхээр Түүний одоо экспорт нэмэгдсэн үү? Бас нөгөө өнгөрсөн жилүүд бол экспорт бага болсон шүү дээ. Тэхийн нөхцөлөх чадвар бол сайжирсан гэж сайн гадаад харьцааны сайжруулах. за яг тийм бол зүйл бол байгаа. Нэгдүгээрт бол одоо гашуун сухад бомб дээр за үүний дараа одоо гашуун сухад бомб дээр бол одоо хоногт бол 500-аас дээш машин бол тогтмол гарч байна. Энэ байдал бол одоо ингээд нэлээд удаан хугацаанд одоо сар шахам хугацаанд бол одоо энэ янзаараа явж байна. Ер нь бол Монгол улсын хэмжээнд бол нүүрсний экспортын хувьд бол хоногт бол нэг ойролцоогоор 1000 гаруй машинууд бол одоо сүүлийн үед бол тогтмол гарч байгаа. За энэ тоог бол бас хятадулсан зүгээс бол хэрвээ одоо энэ ковидын тохиолдол гарахгүй байгаад их юм бол энэ тоог өргөжлүүлэх боломжтой гэдгийг бол илэрхийлсэн байж байгаа. За нөгөө талаасаа хятад улс маань бас эрчим хүчний ер нь бол одоо энэ нүүрсний бол одоо өндөр хэрэглээтэй улс. За хятад улс маань ангаараа жилд 4 тэрбум гаруй тонн нүүрсийг хэрэглэдэг. 4 тэрбум. Дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг дэлхийн маань нэг ойролцоогоор 8 тэрбум нүүрс хэрэглэдэг бол хятад улс маань 4 тэрбумыг хэрэглэдэг. За мөн бас импортоор авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх талаар бол засгийн газрын зүгээс нь дотроос тийм шийдвэрүүд гарсан байж байгаа. Тийм учраас манай зүгээс бол үндсэндээ бол одоо улам гараа одоо нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж бид нар найдвартай ханган нийлүүлэгч байж чадна гэдгийг баталж харуулах шаардлагатай байж байгаа. Ковидын тохиолдол мэдээж ярих чухал. За одоо би дөрөв хэлээ одоо өнгөрсөн оны мөн үеэс бол өнөөдрийн байдлаар бол давц явж байгаа. Тийм. Өнөөдрийн байдлаар бол өнгөрсөн оны мөн үед гаргасан нүүрсний хэмжээнээс бол давц явж байгаа. За зэсийн бажмалын хувьд бол одоо өнгөрсөн жилийн өнөөгийн үеэс бас 16 гаруй хувиар даваад явж байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө бол одоо хамгийн гол хоёр одоо уулархан бүтээгдэхүүн за төсвийн нэгдсэн одоо орлого дотор бол энэ хоёр маань 3-аас дээш хувийг эзэлдэг учраас бол тэнцвэржүүлсэн үнээр явдаг. Тийм учраас өнөөдрийн байдлаар энэ хоёр дээр бол ийм сайн одоо үзүүлэлтүүд байж байна. Энэ чиглэлээр он дуустал явах юм бол нүүрсний хэрэглээ мөн бидний одоо тодгсон төлгөөр явж байгаа 28 сая төгрөг хүрчин гэж бид бас харж байгаа.
төсөв төвлөрүүлэх орлогын хэмжээ бол бас өмнө нь бас энэ талаар одоо жолон сайд бас танилцуулга хийж байсан та бүхэн санаж байгаа бах. Ер нь бол саяны 2 бүтээгдэхүүн дээр бол үнийг бол дандаа тэнцвэржүүлсэн үнээр авдаг. Өнгөрсөн одоо 10 гаруй жилийн хугацаа, ирээдүйн 3 жилийн гэсэн ийм удаан хугацааны үнийг тэнцвэржүүлсэн үнээр авдаг. Зэсийн хувьд бол одоо жолон сайд 6300 гэж хэлж байсан. Тэгэхээр 6300-аас одоо доошоо орж эхлэх юм бол энэ маань уже төсөвт нөлөөж эхэлнэ гэсэн үг. За нүүрсийг бол бас бага үнээр авсан, 100-аас доош үнээр авсан байдаг. Өнөөдөр бол нүүрс маань илүү үнээр зарагдаж байгаа. Тэр илүү үнээр зарагдаж байгаа энэ илүүдэл маань бүгдээрээ манай нөгөө докторжуулалтын санд ордог. Тэгэхээр докторжуулалтын сангаас мэдээж хэрэг төсвийн одоо ордог янз зүйлээ бас ингээд дараад явдаг шүү дээ. Тийм учраас өнөөдрийн байдлаар бол эхний хагас жилийн байдлаар одоо бас төсвийн бүрдүүлэлт бол хангалттай сайн хэмжээнд байж байгаа. Сайжруулсан шахмат төвшин эрчим хүчний нүүрсээр сайжруулсан шахмат төвшин барьцалбуулагчтай хажууд нөөснөө иргэдэд хүрч байгаа шүү дээ. Энэ одоо иргэдийн талаас нь эрсдлийн ямар гэдэг юм бэ? За эрчим хүчний гэхээс илүү ер нь бол одоо манайх бол 5 толгой нүүрсний ордоос гарсан тийм ээ. Тэндээс гарсан одоо нүүрсийг баяжуулахад гарсан одоо мидлинг гэдэг бүтээгдэхүүнээр бид нар бол хийдэг шүү дээ. Одоо сайжруулсан шахмат төвшин үйлдвэрлэдэг шүү дээ. За ер нь бол багнуурын нүүрс бол эрчим хүчний нүүрс байдаг. Багнуурын нүүрсийг тодорхой пропорцоор хорилж бас юм хийх юм туршлагатай ажлууд бол ер нь хийгдэж байсан. Ер нь бол энэ чиглэлээр одоо судалгаа туршлагатай ажлууд зогсохгүй байж байгаа. Хамгийн гол асуудал бол нүүрсэн дотор байдаг зарим бодисуудын агуулгын хэмжээ байдаг. Одоо хөхөр болон фтор гэх мэт. За тэгэхээр зарим тохиолдолд өнгөрсөн жилд бас зарим бодисын агуулга бас одоо баг зэрэг илүү гарсан тохиолдол байдаг. Энэ дээр одоо бүх чиглэлийн ажлыг бол турш судалгааны ажлуудыг хийгээд хэдий ч нэ сайн одоо нүүрсээ илүү сайн боловсруулж угаана. Хэдий ч нэ эдгээр бодисын бол хэмжээ бас багасдаг юм учиртай байж байгаа. За тэгэхээр өнөөдрийн засгийн газрын хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг засгийн газрын албан ёсны сувгуудаар гарна. За мөн олон нийтийн дунд бас нэг тушаан мэдээлэл тараад байгаа. Энэ хүүхдийн вакцинжуулалтыг одоо эцэг эхээс зөвшөөрөл авахгүйгээр хийж гэнэ гэдэг энэ мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ талаар бол эрүүл мэндийн яамнаас өгж байгаа тайлбарыг та бүхэнд товч танилцуулъя. За тэгэхээр 8 дугаар сарын 1-ээс эхлээд 5-аас 11 насны хүүхдүүдэд коронавирусын эсрэг вакцины дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ. За ингэхдээ зайлшгүй одоо эцэг эхийн сайн дурын үндсэн дээр мөн эцэг эхийн зөвшөөрлийн хуудсан дээр үндэслэж вакциныг хийх талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Ингээд одоо эмнэлэг твтж байгаа хүүхдүүдэд эцгийн зөвшөөрлгүйгээр вакцин хийж гин. За мөн одоо хичээл сургуульд вакцин хийлгэсэн хүүхдүүдийг л хамруулна гэдэг эдгээр мэдээлэл нь бол ташаа гэдгийг та бүхэнд тайлбарлая. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Gracias.